Ярих юм ал яар, хийх юм ал хий. Нэг боловсралтай юм шиг. Цагаан халаад өмссөн хүмүүс гинт цэргийн хувцас өмсөл явчихдээ баахан буудалцсан болол нэг дэлбэрэлт болол гой эмэгтэй хүмүүсийг хараад те өөрийгөө хайрлаж байгаа эмэгтэй хүмүүсийг хараад нүрээ будаал гэсэн чинь өөрийгөө шал өөрөөр харж байгаа байхгүй. Би гайхаад за сайн байна уу? За намайг яг өөрийн минь чихэн нэрийг Мантхай гэдэг. За тэгээ ихэнх хүмүүсийн таньдаг нэг Мэги буюу мейкап артист Мэги гэж бол маш олон хүмүүс таньдаг болж байгаа. Мейкап гэдэг мэргэжилч өөрөө айгу гайхамшигтай мэргэжил байхгүй. Хүнийг тухайн хүн ямар төрхтэй болохыг хүсэж байна тэрийг нэгэн цагийн дотор бий болгож чаддаг тийм агуу мэргэжил гэсэн. Тухайн хүн хүчтэй болж харагдмаар байна уу, инкри, ялдам те халуун харагдмаар байна уу, хүссэн төрхийг бий болгодог. Маш олон төрлийн ерөнхийдөө хүмүүс ирж суралцдаг. Тийм гутаа яг л над чигтэй дөнгөжл ерөөсөө мейкапыг анх сураал тэгэн гутаа мейкапын бүр яг мэржлийн хүн болмоор байна гэсэн хүмүүс ч зөндөө, өөрийгөө маш сайн бодож сурмаар байна гэсэн хүмүүс ч зөндөө. Тэгэл ерөнхийдөө маш олон сургалтыг төсөгсөн байна. Би нэг пост оруулсан боловсролын утгатай холбоотой. Тэгсэн чинь доор нь 2-3 хүн чи ярих юм ал яар, хийх юм ал хий. Нэг боловсралтай юм шиг. Гэж 2-3 хүн тэгсэн байхгүй. Тэнгуут нь би гайхаад. Тэгээ тэнгуут угаасаа гадуур ч гэсэн өсчин, маникюр, гоо сайхан гэл яг ийм нэг ажил хийж байгаа хүмүүсийг маш олон хүмүүс боловсралгүй богино хугацааны сургалтанд суугаад ийм ажлыг хийгээ явж байгаа гэж ойлгодог. Гэхдээ үгүй. Энэ бол тухайн хүний өөрийн сонирхлын асуудал. Жишээлбэл би яг л ижлэхэн 4 жилдээ сураад бакалавра диплома аваад суралцаал явж байгаа. Тэр угаараа ажиллаж үзсэн. Тэгээд ажиллаж байгаа хавцтай өөрийнхөө дуртай зүйлийг олоод өөрийгөө олоод тэнгуүтэй тэр угаараа ажиллаж байгаа хүмүүс л ерөнхийдөө байдаг байхгүй. Тэнгуут нийгмээрээ тэгж ойлгодог. Тэр бол ерөөсөө хамгийн буруу асуудал шүү. Боловсралтай олон төрлийн эмэгтэйчүүд энэ салбарт байгаа. Гол нь тухайн мэрэгжилдээ эзэн болоод тухайн мэрэгжилээ 100% өөрийн болгоод хөглөөд хөгжүүлээд бусад эмэгтэйчүүдэд бэлэглээд инээмсэглэл бэлэглээд ажиллаж ийн гэдэг бол хамгийн гоё мэрэгжил ахгүй юу. 19 жилийн өмнө яг бакалаврынхаа зэргийг би өөрөө сулхан арга зурчин мэрэгчлэр би сурч төгссөн диплом авсан. За тэгэн гутаа би тухайн үед би суулаа төгсчөөд би зорилго гэж байдаг мэддэггүйсэн байхгүй. Зорилго гэж юу юм болоо гэд тэгсэн чинь манай аав намайг "Гэ чи зүгээр л улсад ажил. Би чамд хатуу сунааны ч мөнгийг үгүй, бензиний ч мөнгийг ч үгүй чи зүгээр л явчих. Чи зүгээр л ажиллах гэл түүхт нь. За тэгээд нэг ажилд оруулчихаа гэд. Тэгсэн чинь намайг цэргийн эмнэлэгт оруулчихдаг байхгүй. Тэгээд цэргийн эмнэлэгт би орсон чинь манай ажлынхан маань цагаан халаад өмссөн хүмүүс маань гинт цэргийн хувцас өмсөл явчихдээ. Тэнгуут нь би гайхаад хүүшээ энэ хүн чинь бас цэргийн хүн юм уу гэсэн чинь тийш энэ чинь өөрөөсөө хос тангарахтай хүн гэл тэгсэн чинь вау ямар гоё юм бэ би өөрөөсөө би ийм хүн бол би цэргийн хүн болно гэл бас яасан бах нь анхныхаа зорилгыг би тодорхойлсон байхгүй. Цэргийн хувцас өмсөх юм бол би гоё юм байна гэсэн тийм зорилгыг анх өөртөө бүрдүүлсэн биз дээ. Тэгээд тэгсэн чинь яг цэргийн хувцас өмсөөд 45 хоногийн хээрийн бэлтгэлд гараал амар их юм үзэж байгаа байхгүй. Тэгсэн чинь би 10 жилийн дараа магадгүй 20 жилийн дараа би хүүхэдтэй болно. Тэр үед би хүүхэдтэй би ярих зүйлтэй болох хэрэгтэй юм биш үү? Би хүүхэдтэй ярих зүйлтэй болохын тулд би яг хичээх хэрэгтэй юм байна гэсэн би өшөө илүү зоригтой болсон. Тэгэл би бүр амар хичээгэл нэг цэрийн бэлтгэл дээр яадаг ч гэсэн би ажиллагаанд явах хэрэгтэй гэл 68 хүн явах хэрэгтэй байтал тэнцээ 100 хүн бэлтгэлд явж байгаа байхгүй. Асар их өөрсөлтөө. Өрөөсөө өвдөж болохгүй. Тэгэхэд чинь би хамгийн залуу цэргийн албаа гэжсэн. Эмэлтэй. Хамгийн залуу. Тэгэхэд би төрхөн охин байсан байж 30 км-т 3 удаа алхаад 10 нэг бууга барьцсан 15 хил ачаа өрцөн би дотроо зорилгоо утсан. Би нөхөрч хүүхдчгүй гэж би хүүхдтэй ярих юмтай болно. Би өөрийн гэсэн би бахархалтай болно. Зорилгоч мэддэггүй байсан хүн чинь жилч хүрэхгүй хугацааны дараа зорилго байтгаа бахархал ярьсан. Ингээ явжсэн.
Бүгд найрамдах хойд Судан улсад 2017-оос 2018 оны сүүл хүртэл ийм урт хугацаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн баг уснараа хамгийн онцлогтой байдаг байхгүй. Нэг жилэл явах хэрэгтэй байсанд бид нэр жил 6 сар явж чадсан. Түүхэндээ тийм одоо цэргийн баг байдгүй. Гинт ингээл буундуу баахан буудалцсан болол нэг дэлбэрэлт болол бүр ингээл цэргийн баацтай амар ойрхон тэнгуутл ингээл би хаана ирчвэ би юунд ирчвэ тий надад амьд баталгаа байна уу гэсэн тийм нэг анхны амар нэг тийм сэтгэл бууж исэн. Тэрүүний дараа бид нар чинь нэг юм эмнэлгийн цэргийн баг байхгүй. Цэргийн баг чи эмнэлгийн нүүбийн ажилчдыг болон тухайн орон нутгийн иргэдийг эмчлэх үүрэгтэй. Тэгсэн энэ чинь за очиод нэг 10 тонсны дараа орон нутгийн хүмүүсийг эмчлэхээр ингээл авахгүй. Тэгсэн чинь амар үзэгдлүүдийг би харсан байхгүй. Зүгээр л бүр тий хэрзээсэн бүр юм яс болцсон хүүхдүүд бүр ингээл одоо ингээл шархан бүр ингээл өтөнд идэгдсэн бүр ингээл амар болцсон. Тэгэн гутаа ингээл тэр эмэгтэйчүүд хүүхдээ нуруунд нэг үүрэл энчэнэ нэг хүүхэд барьцсан тэгсэн ирнэ нуруун дээрээ толгоон дээрээ 20-30 хил ингээл юм үүрцэн ингээл явж идэг. Эрэгтэй хүн нь болохоор тий хажуудаа ингээл зүгээр тамхи татцсан явж идэг. Тэр мэр үзэгдүүдийг харахаар ингээл ийм олон үзэгдлийг харахаар Монголдоо төрсөндөө Монголдоо амьдарч байгаадаа би үнэхээр баярлсан. Тэгээд Монголдоо ирээд ингээл баян зэргийн хувцастай тий амар будаж болохгүй хүмүүс сургаа гоё ялгаж болохгүй гэл би чи дөнгөж 26 7-тай юм уу тийм охин байсан юм чи. Тэгээ гоё сайхан болж болохгүй гэл тэгэн гоч ямар харамсмаар юм бэ гээл те. Тэгээд яг тэр үед чинь нөгөө Instagram эдэргээл амар хөгжижсэн гоё эмэгтэй хүмүүсийг хараад те өөрийгөө хайрлаж байгаа эмэгтэй хүмүүсийг хараад өөрөө юу лээ гэж бодоод те. Тэгэн гута за яхаа өөрийгөө зүгээр хөгжүүлээд нэг өөрийгөө бодох сургалтанд сууя гэж бодоод сургалтанд суусан юм чинь нүрээ будаал гэсэн чинь өөрийгөө шал өөрөөр харж байгаа байхгүй. Би гайхаад нэг цагийн дотор те нүүр буталддаг эмэгтэй үнийг ийм амар гоё ингэж өөрчилж харуулж болт юм. Ямар сони юм бэ гэж би гайхаад. Тэгээд би дахиад нэг өөрийгөө олцсон байхгүй. Энэ л миний байх ёстой газар юм байна. Би хүнийг яаж аз жаргал төвлөх ёстой юм байна гэл. Тэгэл би энэ мэрэгчлөө эргэж буцалтуу орцсон байхгүй. Миний одоо хамгийн ойрын зорилго гэх юм бол маш олон орн руу би явж сурмаар. Өшөө бүр мейкапа хөгжүүлээд өшөө олон эмэгтэй хүнд аз жаргал бэлгэлмээр. Нэг эмэгтэй над дээр ингээд орж ирэл чи их чигээ те хамгийн ингээл гой дур булаа мэрнэ хамгийн тийм хүчтэй юм харагдуулах үйт болгож өгөөч. Өөдрөг чам хамгийн чухал өдөр бид нэр салж байгаа. Би нөхөртөө хизээч мартагдахгүйгээр үзэгсэлэнтэй хэрнээ би хүчтэй харагдмаар. Гэл тэгэн гот миний дотор ч ингээл хамаг юм сонирн болоод ирж байгаа юм чи. Тэр хүн надад амар хитгэлийг өгцөн те амар их ингээд надад одоо нөгөө нэг одоо тийм чи одоо тэгээд намайг бол хамгийн гоё болох хэвээр хүн шүү гэл хамаг хитгэлээ өгцөн багт нь би тэр хүнийг муухай олгочих юм бол тэр хүний асар бүр их бодсон юм байхгүй болох гэдэг шүү те. Тэгэл би бүр ямар амар хичээх хэвээр юм би одоо яана гэл бүр салгалж ирсэн. Тэгээ чи би мейкап хийгээд баг 3 жил гарan болж ирсэн баг. Анх удаага одоо хүртэл би тэгж амар сандарч үзээгүй. Тэгэхээр мейкап гэдэг бол тэр хүн амар өөрөө нь юу байсан байхгүй. Гонигтай. Эсвэл яаж би тэр гонигтай хүнийг амар дуур булаам хүчтэй харагдуулах уу гэдэг бол өөрөөсөө амар чухал. Тэгээд дээрэс нь мейкап гэдэг бол хүний хамгийн одоо аз жаргалтай торгон мөчийг одоо хуваалцдаг мэрэгжил.